сайн сайхан байяа гэж. Бидний ирээдүйд нүүр бардам сайхан Монгол оронд амьдарч байгаа гэдгийг дэлхийд даяараа гэж тунхаглаж хүчрэх Монголын маань бий болгоё гэж хүмүүс хүчтэй байх хэрэгтэй. Хүмүүс хүчтэй байхын үндэс бол ердөө тань. Ингээд Монголын ирээдүйг хоёр гар дээр өргөж яваа. Монголын ирээдүйн хүчрэх инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэд улс төрийн нийгмийн тэргүүлэх сэхэтнүүдийг бэлдэж байгаа энэхүү шинэ Монгол сургуулийн нийт хамт олон та бүхэнд баярлалаа гэж илэрхийлье. Саяхан би Галаа багшийн номыг ер нь та нар бүгд уншсан байх, ямар ч байсан аав ээжтэй уншуулаараа өөрсдөө болж байгаа уншаа. Уншсан байхад одоо 2-р ном гарна. Ямар гоё ном бэ? Тэр ном дээрээс ойлгох ёстой гол зүйл яг л энийг ярьж байгаа бол одоо бараг л миний ярих юмыг та нар бүгд мэдж байгаа шүү. Би бол одоо баталгаажуулах гэж өнөөдөр энд ирсэн. Энэ сургуулийг төгсөөд амжилтанд хүрсэн олон залуучуудыг би бас уулзаж харж ирсэн. Монгол орнд даяар энэ хүүхдээ энэ сургуульд хүүхдээ өгөх гэж өрсөлдөж байгаа. Та нарыг гацтай болсон. Ер нь ухаантай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэвэл өөрийгөө ухаантай гэж итгэсэн хүмүүсийг хэлнэ гэж байна. Тэгэхээр өөрийгөө ухаантай гэж итгэхийн тулд яах ёстой вэ гэвэл энэ сургууль бол намайг үнэхээр ухаантай болгож байгаа гэж итгэх явдал. Та нар ихтэй Монгол орнд даяараа энийг мэдрээд энэ чи одоо 600-900 хүүхдээс нэг 30-40 хүүхдийг сонгож авдаг сургууль болчиход байна шүү дээ. Тэгэхээр та нар ямар том боломжийг, ямар том давуу талыг эзэмшиж байгаагаа ойлгох явдал бол ирээдүйд та нар хүчтэй байх нэгдүгээр үндэс. Та нар ямар хүчрхэг Монголын ард түмний эдис вэ гэдгийг мэдрэх хэрэгтэй. Та нар ямар хүчрхэг одоо давуу талыг эзэмшиж байгаа вэ? Олж авсан бай. Аав ээжийнхээ нөө өөрийнхөө эрдэм номтой шалгалтын дүнгээр байна уу? Олж авсан байгаа. Өөрийгөө хүндэл, өөрийгөө үнэл. Эндээс би одоо хэлнэ. Тэгээд яг өнөөдрийн яриа бол нөхөс өмнө бэлчээрээ сонгоо гэдэг. Та нар энэ нийгэмд ямар хүчрхэг байр суурь эзлэхийг хүсэж байгаа вэ гэдгээ одоо энэ сургуулийг төгсөөд дараа тэр оргил руу явахдаа аль оргил руу явах гэж байгаа вэ гэдгээ одооноос ихтэй бодоол гэж байгаа. Үсэрчийн буух гадраа мэддгүйгээс болж дэвхрэг дандаа осолд ордог. Үсрэхээс өмнө хаад буух вэ гэдэг дандаа тооцоолж явах хэрэгтэй. Тэр утгаараа өнөөдрийн бидний ярих гол зүйл бол нөхөөс өмнө бэлчээрээ сонгох буюу алс ирээдүйдээ би 20 жилийн дараа 30 жилийн дараа хаана очих вэ гэдгээ хүчтэйгээр тооцоолж бодож өнгөтөр бодсноос болж хүн амжилтанд хүрдэг. Өнөөдөр тэр бол одоо нэг алсад байгаа оюутан болоо, за нэг амьдрал арайч идэх болоогүй байна гэж төвлөрөлтөй бодорой. Маш олон амжилттай яваа хүмүүсийн нэг давуу тал бол ерөнхий боловсролын сургууль байна уу, ихтэй сургууль байхдаа аль хэзээ ирээдүйд би юу хийх вэ гэдгээ өнгөтөр бодож мөрөөддөг тэдний давуу тал байгаа. Шодоохон хэлээ одоо буруугаар битээ ойлгосоо гэж бодож би нэг саяхан Галаа багшийн номыг одоо 2 шин уншаад дуусгасан л да. Тэгэхээр тэр сайхан номны харж байхад та нарын өнөөдрийн энэ давуу байдлыг тэр таачнуудын мөсийн физикийн төгсгөл хөтөл явсан байлаа шүү дээ. Төвөндийн хэдэн тэр чинь мөсийн физикийн төгсгөлтэй дадлын багш хийсэн шүү дээ. Тэгээд нөгөө төгсгөлийнхэн сурагчд нэрээ хавхны баяр дээр нь оролцоод ингээд зураг авчихсан тийм. Физикийн тэр сургууль төгсөж явахдаа энэ хүн ирээдүйд Монголоо би аврах. Монголоо аврахдаа яаж аврах вэ гэвэл хүмүүсийн бэлтгэв. Тэгээд Японд очоод тэр олон жил болохгүй энэ болгоныг судалсан байна. Та нартай эндээс ирээдүйн том зорилго тавиад өдөр болгон түүнийхээ төлөө байнгын жижиг ахуйд хийхийг амжилт гэж байгаа шүү. Ер нь бол яг би өөрөө удирдлага хийх санхуд одоо багшилж байсан байна. Би өнөөдөр хичээлээ ярихгүй, өнөөдөр ямар нэгэн улс төрийн өмнө ажилладаг юу ч ярихгүй.
Өнөөдөр цэвэр та нарын ахын ёстой би ингэсэн. Наранбаяр захирал маань намайг ураад энэ сайхан урилгыг би хүлээж аваад 7-8 хоногийн өмнө авсан. Надад бол энэ нэг хүндээ асуудал. Ирээдүйн хүчрхэг Монголыг авч явах хүмүүсийн өмнө яриа хийх боломж гэдэг бол миний хувьд бол энэ олдохгүй боломж. Урд нь би нэг удаа лекц уншижсэн. Та нарын одоо ах эгчнэрт яваарай. 89 жилийн өмнө хатарч одоо нэлээд олон жилийн өмнө санагдаж байна. Энэ дунд сургуульд бичсэн тийм. Би хаашаа орж ирснээс ямар ч зүйл хоёр дахь би студентлээс санагдаж байна. Тэгээд би лекц уншижсэн. Тэгээд гол хэлэх санаа бол шүү дээ. Ирээдүйдээ бүжиггүй юм шиг том зорилго тавиад, мөрөөдлийнхөө зорилгыг тавиад түүнийг олон жижигхэн бүтэлтэй жижигхэн ахмадуудад хуваахыг амжилт гэж нэрлэж байгаа шүү. Тэгээд тэрийг өдөр тутам тэрийг даах явдал. Яг бас л хийж байгаа шүү. Өдөр болгоныг ямнаас гэж байгаа шүү даах явдал. Ах нь хэлээд тань. Баталгаатай амжилт. Баталгаатай амжилт. Энийг л мэдээж багш нарын маань ярьсан юмтай миний яриад авчиж байгаа л да. Гэтэ та нарт би бас илүү цохихгүй байх гэж бодож байна. Энэ баталгаатай. Монголын өнөөдрийн залуучуудын хамгийн том алдаа юу вэ гэвэл үсрээл 4 жил, дараа 1 жил, 2 жил, үсрээл 1 сар, 2 сарын зорилго тавьдаг. Тэр нэг тендерийг авчих юмсан, тэр нэг 8 бүтээч юмсан, тийм нэг одоо албан тушаалд очих юмсан, өөр юу гэдэг одоо нэг тийм машинтай болчмоор ч гэдэг юм уу. Дандаа тийм ойрын зорилгоо тавьдаг. Тэрэн дээр хүрээч нэмэргүй. Биелүүлээд ялах байгуулаач нэмэргүй. Чингис хааны маань алдартай өгөөш тулалдаанд ялагдаж болно. Дайнд хэзэж бити ялагдаарай гэж шиг. Тэр том газрын зургаа дандаа бодож явах хэрэгтэй. Үргэлж толгойдоо бодож явах хэрэгтэй. Манай Дашторжийн нацамдорж маань сайхан үг байна. Би одоо Амбатар өөрөө ярихаас илүү олон өвөг дээдсээс сурсан зүйлээ танаас дамжуулж хэлж байгаа шүү. Тэгээ өөрөө баримтдаг зарчмаа ярьж байгаа. Алсын бодлого хүнээс ойрын зовлон салдгүй маа гэж байна. Алсын бодол ерөөсөө байхгүй бол ойрын зовлонгоос хязгаарч салахгүй. Тэр нь юу гэдэг вэ? Нүүхээс өмнө алс холын бэлчээрээ сонгох. Тэрний дараа нүүдлүүл баталгаатай. Монгол гоё байна л да. Саяны ярьсан санаагаа би батжуулаад өвөг дээдсийнхээ ухаанаас би бас нэг ярив. Үнээр явбал үхэр тэргээр туулаа гүйцэнэ гэж Монгол гоё үг байна. Яаж эрүүл ухаанаар бодсон үхэр тэргээр туулаа гүйцэхгүй. Яаж ч явсан. Бид яагаад ингэж үхэлсэн болоо гэж боддог байлаа. Арангаа аймгийн Чулууд сумаас би үхэр тэргээр гарлаа. Хажуу талд туулаа зэрэгцээ зүгээр парк гэж хөдлөлөө. Мастер хурдтай зүгээр тоос нь үзэгдэхгүй гараад болж байгаа. Одоо би ч одоо энэ туулаа гүйцэхээс өнгөрлөөд байвал үхэр тэргээр гарлаа. 3 сарын дараа би үхэр тэрэгтэйгээ Улаанбаатарт орж ирж байхад туулаа хаана газар тасдаг хурдтай явж байгаа гэсэн үг байхгүй. Туулаанд өөр юм гэсэн зорилго алт. Үхэр тэрэг бол бай, удаан байж болно. Замдаа дугуй өдөрж болно. Тэр болгоныгаа засан ямсна. 3 сарын дараа би Улаанбаатарт орж ирж. Би зорилготой хүрсэн. Үнээр явбал үхэр тэргээр туулаа гүйцэнэ гэдэг бол үнэн ирээдүйн том 20 жилийн дараах, 30 жилийн дараах том бэлчээрээ очих газраа байг толгойд бодож явах юм бол аандаа үүс бүтдгээр гэсэн санаа би ярихыг хичээлээ. Та нар өнөөдрөөс эхлээд энэ том давуу талтай байдлаа ашиглаж Монголоо аварна гэдэг том зорилго тавих болов уу гэж бодож байна. Боловсрол хүнд юу гэдэг юм бэ? Одоо дараагийнхаа нэг зүйлийг би ярихыг хичээж байна. Боловсрол хүнд ганц юм өгдөө. Нэг үг өгдөө. Улаан диплом өгдөггүй. Боловсрол хүнд юу өгдөг вэ гэвэл өөртөө их итгэлийг л өгдөг шүү. Нэгдүгээр ангид орж ирсэн чи дөрөвдүгээр анги төгсөж явах үе хоёрын ялгаа юу байна вэ гэвэл яг хөө би хаа томорсон янз бүрийн өссөн байж болно. Өөртөө их итгэл. Та нарын одоо ер нь зорилготой бай. Их алсын холын том зорилготой бай. Тэгжээж амжилтанд хүрнэ гэдэг нэгдүгээр сэдвээр би ярьчлаа. Энэ сэдвээр би зөвхөн базаа та нарт хэлэх юм бол багшууны нэг юм чинь одоо байнга базаж дандаа ингэж дахин хэлэх сонирхолтой байдаг л да. Би олон юм өнөөдөр ярмаар байна.
Хэдгээр гурван санаан дээр төвлөрмөр. Баага хөөж яваа анчин туулааны мөр хараа зогсдгоомаа гэдэг шиг. Асар том ирээдүйн том зорилго тавиад явж байгаа хүн хажуугаар нь янз бүрийн төр баа маа жижиг сажиг тэр шийга тоглоом гэсэн тийм зорилгууд руу орох сонирхолгүй болчихдог. Тийм хайрын цагаа өрнө гэдэг бол бүр байж болохгүй зүйл. Амьдралд намайг бүр дэндүү том баага хөөж яваа. Тийм учраас би янз бүрийн өөр жижиг сажиг туулааны мөр хараад хойноос нь гүөх сонирхол байхгүй. Яагаад хүмүүс амжилтгүй байдаг вэ гэвэл том баагаа болдог, мөрөөддөг, хизээж хөөдгөө, үргэлжийн жижиг сажиг туулааны мөр хөөж явдаг учраас хүмүүс амжилтанд хүрдэггүй. Тэрээс өнөөдөр бол энэ том сургуулийг Монгол орны боловсрол, магадгүй хөгжлийн тулгуур хол баг болсон боловсрол сайн хүн их оромж хүмүүсийг бэлдэх энэ механизмыг бий болгоно гэдэг бол ахыг нь хөөж явсан бааганаас том баагаад танаа захирлууд болсон байна гэсэн үг. Эдгээр та нар ирээдүйд бүр том зорилго тавина гэж бодож энийг ярьж байгаа шүү дээ. Та нарын зарим нь Монгол орны үйлдвэрлэлийн хувьсгалыг бид эхлүүлнэ. Монгол орныхаа одоо боловсролын салбарын энэ том реформ шинжилгээг би үргэлжлүүлнэ. Монгол орн өнөөдөр эрүүл мэндийн салбарт ямар аимшигтай байна? Аюулгүй хэл хахуулд айдагдсан хүмүүс өнөөдөр эмнэлэгт очиж үзүүлэх гээд мөнгөгүй бол өнөөдөр үндсэндээ дараагийн ертөнц рүү явах гэдэг ийм аимшигтай хууль явж байгаа. Энийг та нар өөрчлөх тэр том зорилтыг тавиасаа л гэдэг үгнээс би энэ бослог ярьж байгаа шүү. Та нар чадна. А бид хичээн. Гэтэ та нарын үед Монгол орн улам хүчрэх болсон. Энэ бол баталгаатай. Ахын бол энийг бол бардам хийж байгаа. За ингээд хоёрдугаар гол зүйл бол за юуны төлөө одоо ингээд гол зорилгынхаа төлөө яваараа гэдэг талаар би нэгдүгээр ярьлаа. Хоёрдугаар зорилго маань юу байж болох вэ гэдэг талаар та нарт сэтлүүдээр хэлье. Энэ эзэн биегүй зүйл ярьж болохгүй. Зорилго маань юу байж болох вэ? Ерөөсөө энэ хорвоо дээр ирээд бидний амьдралын туйлын зорилго юу юм бэ? Би ер нь яах гэж энэ хорвоо дээр ирсэн болоо? Яах гэж ингэж өөрийгөө заваан байж ингэж эрдэн ном сурж ингэж өөрийгөө ингэж одоо хичээж байгаа болоо? Юуны төлөө ингэ ирсэн бэ гэдгээ хүмүүс нэгдүгээр өөрөөсөө асуух хэрэгтэй. Одоо зорилгоо тодорхойлох тул юуны төлөө? Тэгэхээр ер нь ахын их олон жил одоо 46 настай. Энэ олон жил ингээд бодоод явхад яг вэ 10 хэдтэй дөнгөж 20 оюутан байхад бол 3 байртай болох юмсан, нэг сайхан мастер цолтоо болох юмсан, өндөр цалинтай ажилд орох юмсан, сайн менежертэй уулзраа сайхан гэр бүл зохиолдооч гэдэг юм олон том зорилго тээж явдаг. Энэ зөв энийг тань. Энэ жоохон боловсрол эзэмшээд өөртөө ихтэй болоод ирэхээ алдаад хүн толгойдоо боддог ганц юм байдаг. Би олон монгол хүмүүсээр хайрлаа. Монгол орны аврал өнөөдрийн монголчуудын хүмүүсийн амьдралыг би өөрчлөе. Ийм зорилго тээж эхлэхээр зэрэг амьдрал бүр их гоё болж эхэлдэг. Ахын 8 жил Лондонд боловсрол эзэмшсэн, 2 сургуулийн төгсч ирсэн. Ирээд би одоо энэ банкны салбарт ажиллаж байсан. Тухайн үед одоо нарийн бичгийн даргатай, жолоочтой, машинтай, залуу хүний хувьд бол их л сайхан ажиллаж санагдаж байсан. Дараа нь одоо санхүү багшилсан, удирдлагын ахлын багшилсан. За бүр ярих юм бол одоо тухайн үеийн хамгийн том хүн болох Инкойр даргын нийгмийн эдийн бодлогын зөвлөхөр ахын ажиллаж байлаа. Яг л боломжийн юм шиг санагдаж байсан ч гэсэндээ хүмүүс амжилттай байна. Хүмүүсийн амьдралыг өөрчлөлөө бол ахын одоо энэ өнөөдөр хийж байгаа ажил руугаа давхаад орсон. Их муулуулдаг, янз бүрээр хилүүлдэг. Том зорилго тавьсан бол ямар цаад бэрхшээл давах сэтгэлийн төвтэй байгаарай. Яаж муулуулж ирсэн тэрийг зүрх рүүгээ оруулдаггүй байхтын давуу талтай байх хэрэгтэй шүү. Ерөөсөө Элеонор Рузвельтийн хэлсэн үг гэдэг нь одоо Рузвельт гэдэг агуу ерөнхийлөгч байдаг ч гэсэн тэрний авгаан бол тэр ерөнхийлөгчөөр агуу байхын үндсэн авгаан байсан гэж байгаа шүү. Байнгын дасгалжуулж ирсэн, байнгын үгээр хэлж ирсэн. Чиний зүрх сэтгэл рүү хэн нэгэн хүн чиний зөвшөөрлгүй ороод сийч бүр буснуулаад гараад яваад чи өөрөө сэтгэлээр унаад ард нь үлдчихэв чи ядгийн тэнэг гэсэн тийм үг үү.
Энэ зүрх рүү хэн орох вэ, орохгүй вэ гэдгийг дандаа хяндаг байх хэрэгтэй. За би энэний талаар аргачлал ярина. Бээс цаг гарвал ярина. Яаж? Магадгүй өнөөдөр одоо гол зүйл маань тэр яриа шүү. Eleanor Roosevelt зохиогоогүй л дээ. Бүр ярих юм бол олон шашны үндсэн тэр гэдэг. Хувь хүний менежмент гэж ярьдаг юмны амжилтын үндсийн менежментийн үндсэнийг би одоо өөрийнхөө бодсноор ойлгосноор ярина. Тэгэхээр хүн ирээдүйд яг юуны төлөө амьдрэх юм бэ гэвэл ерөөсөө хайрын төлөө амьдрэх. Хайр. Та нар хайр гэдэг бол аав ээжигээ хайрлахын тулд, эх орноо хайрлахын тулд та нар өнөөдөр энд боловсрол эзэмших гэж байгаа. Энэ бол зорилго юу юм бэ гэвэл аав ээжигээ, хөөрхөн дүүгээ ирээдүйд чи хүчрэх Монгол орноо мандуулахын тулд, тэр эх орноо хайрлахын тулд, өөрийгөө гэр бүлээ хайрлахын тулд энд боловсрол эзэмшиж байгаа. Яа гудамд гараад ингээд Монгол оромчууд дэлхийн хаач очсон зэрэг дэв зиндаа гэдгийг бурхан тогтоодгүй шүү. Чи бол нэгдүгээр зэрэглэлийн хүн байна, чи бол хоёрдугаар зэрэглэлийн хүн байна гэж хэн ч тогтоодгүй. Юугаар тогтоодгүй гэвэл боловсрол эзэмшсэн үү, эзэмшээгүй юу гэдэг. Боловсрол юугаар ялгардаг юм бэ гэвэл амархан хийх ажлыг хүн хийж байвал тэр хүн зиндаа доогоор хөгс. Их хүнд бэрхшээлтэй хүмүүс хийж чадхаар хэцүү ажлыг хийж байвал зиндаа дээгүүр гэсэн. Энэний төлөө та нар боловсрол эзэмшиж байгаа. Зиндаа өндөртөөр эх орны хамгааллын хайрлаа гэж байгаа бол та нар өөрийгөө зовоод боловсрол эзэмшнэ гэсэн. Хурц барай шороо ухна гэдэг бол зиндаа доогоор ажил. Гэтэ энийг сурах шаардлагагүй, баг хүн болгон чадах ажил. Энэ амархан хүнд ажил бүр ярих юм бол. Гэтэ энэ дээр тэр адармаатай тэр зүйлүүдийн сураагүй учраас тэр хүн зиндаа доогоор. А зиндаа дээгүүр тэр химийн сургуулийн би дээр нэг Нормай захирлын уулзчихсан шүү дээ. Нөгөө Японд нөгөө доктор хамгаалчаад иржсэн нэг мундаг хүүхд байна. Тэр Харвардд одоо манай шинэ Монголын нэг тэр охин байсан. Гэхдээ бүр бахархсан шүү дээ. Хүн болгон мэддэггүй адармаатай хэцүү тэр бэрхшээлтэй зүйлийг судалж эзэмшиж өөрийн болгосноор тэр охин дэлхийн зиндааны хүн болсон. Тэр Монгол охин дэлхийн зиндааны хүн. Өнөөдөр Харвард болсон. Би сургуулийн андуураа гэдэг Харвард үзсэн. Америкт Харвардын профессорууд тэр Японд төгссөн манай шинэ Монголын бүтээгдэхүүнийг шүтэж биширж байгаа. Энэ бол нөгөө Монгол хүний нэг стан дотроос гарч байгаа. Тэр Олимпиад Төвсөн баяр авраг болчоод бид яаж их баярлав. Бид уг нь мундаг улсууд шүү дээ гэдэг тэр нэг дотоод харуулсал маань ингээд дэлбэж гарсан шүү дээ Төвсөн баяр Олимпиад болоход. Яг тэр шиг тэр охины тэр давуу байдлыг хараад би үнэхээр багтсан. Тэр шиг та нар яах гэж ингэж өөрийгөө боловсрол сургаж байгаа вэ гэвэл Монгол орныг дэлхийн зиндааны хүчрэх орн болгохын тулд эх орноо хайрлах гэж энэ сурж байгаа. Бидний зорилго бол хайр болж тайлаа. За хайр гэдэг өөрөө юу юм бэ? Их товчхондоо хайр гэдэг нь юу юм бэ гэвэл emotion, feeling гэдэг одоо баруун янз бүрээр ярьж магадгүй бүгд худлаа шүү. Яг хайр гэдэг бол сэтгэлийн хөдлөл ямар нэгэн мэдрэмж биш. Хайр гэдэг бол их ариун нандин гэхдээ нэг гоё нандин биш. Хариуцлага гэсэн. Өнөөдөр аавынхаа өмнө, эх орныхоо өмнө хариуцлага сайн хариуцлаа гэж энэ сууж байгаа шүү. Хайр гэдэг бол хариуцлага. Одоо хамууны мэдлэг байх гэдэг. Таныг хүн сайн болчоор хойноос нь хөвлөө одоо амьдрия гэдэг чинь би ч хайртай болчлоо гэдэг чинь би чиний өмнө хариуцлага үрье гэсэн санаа шүү дээ. Би эх орондоо хайртай гэдэг бол цээжэд ирэхээс илүү яаж гүтгүүл дарамтлуулсан хамаагүй би таны өмнөөс хариуцлага үрнэ гэсэн санаа шүү дээ. Хариуцлага. Тэгэхээр амбастрахын мохоо бичихтэй шүү. Эхэлж хэлэх хэрэгтэй. Би Баянгар аймгийн би дахин төссөн 7 дугаар анги хүртлээ. Тэгээд Баянгар одоо миний аав ээж надад очиж 10 дугаар анги төгссөн. 9 дугаар ангид ахын одоо улсын Монгол хэлний олимпиадад манай сургууль дандаа жил болгоо нэгт ордог байсан.
Миний ач уянаар анхудаа хоёрт орсон. Тэгээд тэр үед одоо бараг зуны 3 сар өглөө болгон 5-6-д босож очиж бэлтгэл хийдэг байсан. Одоо хүүхдэл болсон хань нойрондоо харан ихэл нойронд тэгээд одоо ангаараа өдөрөө цуглаад бэлтгэл хийгээд гоё бичиг хийгээд за манай эрдэм өхөнд мөнгөний найз байсан. За тэр бид хоёр бас антай би тэрээс болж анги улсын хэмжээнд анх удаа манаас хоёрт орсон. Монгол улсын олимпиад чинь багш нар чинь загнаа ерөөсөө хачин хамгийн хамсчихсан юм гэвэл бүтэн 3 сарын нойроо хагслан байж ангийнхаа нэг ангийн найзуудынхаа хөдөлмөрийг би өгөө хийсэн асрах гэж сэтгэл санаа одоо гутарсан. Тэгээд би одоо ингээд өндлөө болгоод өгөө очоод онтаас аав маань өчи одоо яагаад байгаа вэ гэж васаач өгөх юм ингээд аава би одоо хүнд байна гэсэн. Тэгээд онжэнаас яасэс таанаа хоёрдугаар амжилтыг шилжүүлээд өгөөч. Би тэгж сэтгэлээр бас сургуулиас шилжүүлээд байсан нөгөө найзуудаа хах нүрэг болчиход. Тэгээд манай аав юу болсон гэж. Ингээд улсын олимпиадад ингээд бүтэн 3 сар гэлдээ би одоо ингээд одоо хоёрт орчихлаа. Найзуудынхаа нүрийг харж чаддгүй хэцүү байна аа гэсэн. Тэгсэн чинь фамилико нэг жохол зөвлөгөө чамд хийе гэсэн. За тэгээ аваад гэсэн. Үүнээс хойш амьдралдаа дахиж хизээч битгий монгол хэлний олимпиад гаргацсан. Би монгол хэл гэдгээр энэ жишээнд орчлаа шүү. Тэрнээс монгол хэл бол миний одоо хамгийн нэг номер тавих хичээлчин шиг гэдгийг хэлэх ёстой шүү. Зүгээр энэ зүгээр жишээ. Энэ математикаас би ингэж ярьсан байна. Тэгээд гол хэлсэн санаа маань эндээс юу гэж хэлэх гээд байгаа бол том зорилго тавиад явахаас өмнө би юм бэ гэдгийг аюул сайн их талаар. Би яг инженерийн чиглэлд Монголоо аварна гэж байгаа бол би яг нийгмийн салбарт хүчтэй болно гэж байгаа бол би яг тэр салбарт гэдэг ч юм уу ингээд эндээс би монгол хэлний хэл шинжилгээ өгөхгүй байна гэдэг дүгнэлт хийж штэ. Яг нэг өөрийгөө таньж ойлгохоор гэсэн санаагаар би хэлчихэж байгаа шүү. Манай хөгжилтэй за би тэрийг нарийн нэр яг одоо хамаагүй нэр. За энэ нүхэсэн бичээрээ сог гэдэг ирээдүйд тавгын том бичээр бол ард түмнээ эх орноо би яаж хайрлах юм бэ? Би нэг тэр салбар дээр хайрландаа гэдэг тэр том бичээрээ одооноос их байг авч байгаа. Ер нь бол би өөрөө эдийн засаг менежментийн хичээл зааж ирсэн бол тэндээс нэг тийм аспект гэдэг юм одоо нэг тийм ойлголт байдаг. Тэр нь юу гэвэл яг бизнес гэж юу вэ гэдэг асуултанд зарим эдийн засгийн ойлголтод хариулж чаддаггүй. Одоо ихэнх нь маш их тийм алдаатай ойлголт хүмүүсийн дунд байдаг. Бизнес гэдэг бол ашигын төлөө үйл ажиллагаа юм а процесс юм а гэж ихэнх нь боддог. Мөнгө хийх урлаг гэсэн юм боддог. Тэгэхээр бизнесийн зорилго бол их олон мөнгөтэй байна гэсэн шиг бодоод андуур. Зээл 130 машин ингээд зогсож байгаа юм байна. Зээл 130 машин. Зээл 130 машины үндсэн зорилго бол банкаараа дүүрэн бензинтэй байх явдал биш шүү дээ. Ачаан дээр дүүрэн почтой бензин тавьчих одоо миний зорилго хангагчлаа гэж хэлж болохгүй шүү дээ. Тэр бол хэн нэгэн хүний ачааг нэг газраас нөгөө газар зөв зорилгоор зээл 130 бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл бизнес гэдэг бол хүмүүсийн бэрхшээлийг шийдэх урдаг гэдэг нь хамгийн зөв тодорхойлж байна. А тэр хүмүүсийн бэрхшээлийг шийдэхин тулд бензин хэрэгтэй. Үсчний газар яах гэж байдаг вэ? Одоо би ойр үсчний газар авах гэж чадахгүй байгаа. Үсчний газар яах гэж байдаг нь нүдрэн ус ороод ингээд бэрхшээлтэй байж ингээд явах болсон бол хүн хоёр харагдмаар гэдэг нэг бэрхшээл байна да. Энэ бэрхшээлийн шийдэж өгөх гэж үсчний бизнес гэж юм бий болж байна. Тэгэхээр одоо сургууль соёлын бизнес бол Монгол орноо аварч, эх орноо хайрлаж, хүчрхэг Монголын иргэдийг бий болгоно гэдэг тэр Монгол орны хамгийн тулгамдсан бэрхшээлийг шийдэх гэж үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бол бизнесийн гэсэн зорилго бол хүнийг хайрлах гэх юм шиг. За чинь Coca-Cola гэдэг ундаа байна. Халуун
ядраад сангаж байгаа хүний бэрхшээлийг шийдэж өгөх гэж тэр ундаа бий болсон шүү. Тэрнээс мөнгө хураах гэж биш. Аливаа бизнес гэдэг нь хүнийг хайрлах урлаг юм а гэдгээрээ энд орж байгаа шүү. Олон зүйл рүү би орж болно. Тэгэхээр амьдралын туулийн зорилго та нарын ирээдүйн нүүж очих талбар бол гिचээсэн чинь бүр хачих хичээл. Хайр гэдэг өөрөө юу юм бэ гэдэгтээ түрүүн би ярьсан. Энэ бол бүр гоё бичих гэсэн чинь хариуцлага. Хамтаа. За би энэ дээр нэг жишээ яриад. За би санаагаа хэлэх хүссэн. Хайр өөрөө хариуцлага юм бол яг хариуцлага гэж юу юм бэ гэвэл За нэг жишээ. За та нар ихэнх нь онцордог. Танаа ингээ хамгийн онцордог хүүхдийг танаас толгойд аваад тэр бусдаас юугаараа ялгаатай вэ гэвэл тэр хариуцлагатай. Онцорно гэдэг бол толгойдоо олон сайртай байна гэсэн үг биш. Аав баян шинээр компьютер авч өгөх чадaltaй байна гэсэн үг биш. Онцорно ирээдүйд эх орноо хүчлэг хайрлаа гэдэг бол тэр хариуцлагыг ухамсарсан хүний хэлдэг. Хариуцлага гэж юу юм бэ? Энийг зарчил та. Хариулт өгөх чадварыг хариуцлага гэж нэрлэдэг. За би энэ зүгээр санаагаа илэрхийлэх үүднээс би нэг жишээ авъя. Ах нь бусдын ажлыг сурагч байсан. Одоо бусдын ажлыг Монгол залуу. Бусдаас ямар ч ялгаа байна. Сурагч байхдаа ах нь бас ам сурахыг хичээгээл багш нарынхаа өмнө хичээлээ хийх гээд ингээд яг даалгавар хийх гээд математикийн даалгавар хийх гээд ингээд суугаад үзгээ бариад ингээд анхаарлаа төвлөрүүлэнгүүтэл талхан дээр маастай мартаад байгаа гэсэн шүү дээ. Гэт босоод ирдэг. Яг ингээд хичээлээ хийгээд яг ингээд хамгийн за одоо нэг хийх хэрэгтэй дээр суугаад гисэн чинь хажуунаас чанаа гарч байгаа шүү дээ. Жангоо юм. Чанаа ч юм. Тэгээ хүүхдүүдтэйгээ нөгөө вар гэж хэлсээр байгаа одоо солонгос киноны нэг фэйсбүүк болсон шүү дээ. Тэгээ хахад үед ганц класс гэдэг кино байсан. Нохот дөрөв таг. Яг л хэлсэн. Нохот дөрөв таг. Тэнгүүд би хариулт өгч чадахгүй шүү дээ. Босоод очиж үзье. Энэ бол он сурах чадваргүй хүн гэж байна. Тэгэхээр түрүүнээс хойш ярьсан зүйл бол эх орноо хайрлана гэдэг бол хариуцлагатай байх, хариуцлагатай байна гэдэг бол хариулт өгөх чадварыг гэж байна. Энэ ахыхын хариуцлагатай гэж байна. Энэ яг л энэ бол бүтнээрээ бол яг personal management гэдэг одоо тэр варуу янз бүрийн нам момонтор ганц нэг байж магадгүй. Гэхдээ ах нь яг өөр юм шүүсэн. Яг нь ахмадаас хойш бүхэн бие биенээс хуулсаа гэдэг үг байгаа шүү дээ. Ах нь энэ санаануудыг ганцаар өөрөө зохиогоогүй шүү. Гэхдээ өөр юм болгосон. Энийг товчхондоо ярих юм бол амьдрал гэдэг өөрөө тэр чигээр нөлөөлөл. Сайн, муу, баярламаар, гомдмоор, бахархмаар янз бүрийн нөлөөллүүд цаг наргуу та нар руу ирдэг. Цаг наргуу ирж байгаа. Энэ цагнаас гараад тэрч очиход одоо ямар нөлөөлөл чамаар орж ирэх вэ? Бүүмд. Маргааш өглөө заалтаа хэзээ эргэлтээ орох хичээл дээр ирээ шалгалтаа өгөхэд ямар дүн авах уу, ямар нөлөөлөл авах уу хэн ч мэдэхгүй. Энэ таны хямдаас гадуур яг хямдаг тохиолдол бий. Хямдаг тийм боломж бол байгаа. Тэр яг энийг та нар оюутан болоод тэр номын уншаа яг нөлөөллийн хямдаг тийм юм бий. Тэр бол харин үнцгээр байна. Зүгээр ер нь бол хямдаас гадуур гэж ойлгож байна. Энэ хямдны эсрэг гэх юм одоо энэ янз бүрийн амьдралын нөлөөлөл энэ янз бүрийн нөлөөлөл хариулт
өгөх чадвар өгөх гэдэг юм одоо хариулт өгөх гэдэг энэ үйлдэл бол чиний хяналтанд байдаг. Агуур ахны та нарт өөрийгөө бодож явдаг хэлье. 10 жил сургууль байхад зарим нэг хонцорч байгаа хүмүүсийг би хараад энэ ирээдүйдийг сайн явуулдаа гэж боддог байсан. Зарим нь сайн явсан, зарим нь тааруу явж байдаг одоо. Энэ ихний тааруу явсан дээрс одоо энэ ч одоо ер нь хэцүү явуулдаа гэж бодсон хүмүүс зарим нь сайн явдаг. Гарчраад яагаад энэ янз бүр яваад байгаа вэ гэдэг бол амьдралын одоо танаас аав ээжийн хамгаалт байна шүү дээ. Сургууль багш нарын хаа хамгаалт байна. Яг ирээдүйд амжилттай сайн явж байгаа хүүхэд юугаар шалтгаалдаг вэ? Амьдралын нөлөөлөлд хариулт өгөх чадварыг эзэмшсэн үү, эзэмшээгүй юу гэдэг дээр хүмүүсийн сайн явах сайхан ямар явах вэ гэдэг шалтгаалдаг. Энэ нөлөөллийн бүсийн дунд та нарын тэр бэлчээр зөв сонгоод яг тэр бэлчээртээ очиж амжилт гарах уу гэдэг тэр амжилт чинь энэ байдаг. Энд байдаг. Энэ дунд байдаг. Би одоо санаагаа илэрхийлж ойлгуулгууднаас дахиад нэг жишээ авах. Яг энийг олон дахин новшиж ярьлаа гэж битгий бодоо. Энийг ойлгох юм бол та нар бараг ажил 80 болж шүү дээ. Та нар одоо энэ нэг тийм газтай ундаа байх гэж бодъё л доо. Агуу жишээ нь Coca-Cola гэдэг аманд орж ирсэн. Pepsi ч юм уу заавал байлаа гэж. Энэ би нөлөөлөе. Алгадж унгаагаад, зохиж унгаагаад, магтаа, муулаа янз бүрийн байдлаар нөлөөллөө. Энэ газтай ундаа яах вэ гэвэл саглаа, ислээ, дэлг буудлаа, миний хувцыг байхгүй болгоод өөрөө бас байхгүй бол. Газтай ундаа шиг замтай байх юм бол та нар сайн бэлчээрээ сонгохгүй бэлчээртэй хийж гэж байна. Энэ өөрөө ахын амжилтанд хүрэхийн төлөө баримтлагдаг зарчим байна. Энэ ахт нь хэцүү энийг баримтлахад. Ахт нь хүнд байдаг. 100% ахын дандаа баримтлагдаг гэж хэлхийг хүсэж байна. Гэхдээ хэн ч мэдэхгүй шүү дээ. Янз бүрийн нөлөөлөл ахт нь орж байдаг. Зөвхөн өнөөдөр магадгүй нийгмийн зүтгэлтний ажил хийгээд явж байгаагийн ахын давуу тал бол ахын энэ зарчмыг мэддэг. Ахын яаж боломжижсэн ахын хэзээч хувь хүн рүү дайрдаг. Ахын ямар ч тохиолдолд хүнийг араар нь муулдаг. Ямар ч тохиолдолд ахын өөрийнхөө тэр хариулт өгөх чадвараа алддаггүй. Одоо нэг жишээ ярьчихэд улс төр ярьсан зүйлтэй бодоо. Нөгөө мэдлэгцээ болсон шүү дээ. Ахтаа нэг хүн мэдлэгцсэн шүү дээ. Мондог шүү дээ. Ингээд ахын нөгөө хөрөнгө оруулалтын гэрээний 7-гийн 3-ын 6 ч гэдэг юм нөгөөх юм яриад ингээд жичрээд яриад байдаг. Нөгөө хүн маань тэрийг ярихгүйгээр хувь хүн рүү мэд яриад байдаг. Чи мэдэхгүй чи надраа гэдэг яриад байдаг. Тэгэхэд ахын энэ яг персоналны дайрч байгаа тэр нөлөөлөл рүү ахын яг тэрэнд нь хариулт өгөхгүй байх гэдэг хариулт өгөх чадвараа ажилуулж байгаа байхгүй. Тэгж яруу чи юу штэ гэж ярихгүй. Тэр бол асар хариуцлагатай байх хэрэгтэй. Хоёр монгол залуу бэвинийгээ майчгаар нуугснаа гэдэг нь цааш нэг шаардлагатай асар галт шар баярлалаа гэсэн үг шүү дээ. Тэрийг баярлуулмаар. Монголчууд эрнэгдэлтэй. Учраа ойлгосон гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүр том зорилго ба шүү дээ. Биднийг нэгтгэдэг нэг том дайсан цааш байгаа шүү гэж эртний сургаал дандаа байдаг. Тэгэхээр нөлөөлөлд хариулт өгөх чадвар гэдэг энийг л та нар маш чухал зүйл юм. Жишээ нь яг том нийгмийн нэр гарсан зүтгэлтнүүд ихэнх нь өнчөө өрөөс үссэн болоо нэг тийм асуулт байдаг. Яг энэ дэлхийн сэтгэл судлаачдын дунд бизнес эдийн засгийн дунд яригддаг. Яг гэвэл одоо Тэмүүжин Баатар өөр багтаа 10 настай байхаа одоо өнчөрсөн санагдаж байна. Консулмагийн очроод Думагийн содно хорлоогийн чойролсон. Тэгээд яг энэ олон одоо мундаг хүмүүс ингээд
аавгүй өссөн учраас амжилттай байхын тулд өнчин байх гэсэн санааг би хэлээгүй шүү. Тэдэнд ямар нэг онцлог байна вэ? Хүүхэд байхаас нь эхлээд амьдралын янз бүрийн хатуу ширүүн сайн муухай янз бүрийн нөлөөлөлд хэрэм сайжиг өмнөөс нь хариулт өгдөг аав ээжгүй учраас өөрсдөө багаасаа хариулт өгч чадварт суралцж эхэлсэн байна гэсэн санаа шүү. Тэгэхээр одооноос эхлээд бүх юмыг аав ээжтэй даахаас илүү өөрсдөө хариуцлагатай байх болох суралцаарай гэдгийг хэлээд байгаа шүү. Надад нэг одоо энэ актив багшилж байгаа нэг 3 дугаар засваргаар юм да. Одоо бидний 45 минутын арай урт засваргаараа Эрдэнэтээс нэг хичээрээ дуулсан. Тэгээд тэр хичээрээ өөс өнөөхөө амбаа сонин шүү ахт нь хүмүүс итгэдэг учраас ахын энд өрсөн байна. Хүн ингээд сэтгэлээсээ байвал аандаа хүмүүс мэддэг, үнэрлдэг. Худлаагаасаа байвал, хуурамч байвал аандаа мэддэг, багыг дандаа мэддэг, үнэрлдэг хүмүүс. Чин сэтгэлээсээ байх шүү. Тэгээд тэр их чирээд яриад яхаа тэр Эрдэнэтэд бас нэгэн том бас тийм санхүүгийн болцоотой айлын хүүхд жишээ байсан л да. Би одоо зоо жишээ болгож ярьж шүү дээ. Тэгээд тэр их би хүүхдээ гадаад сургууль явуулсаа. Миний хүүхд хар тамхинд ороод хэцүүдээ сүүлдээ хулгай хийгээд баригдаад одоо ингээд ширмэтээс өнөөдөр одоо ингээд бууж ирнэ нисчээ баригдаад нааш хийж байгаа. Би яанаа гэдэг хүүхд ээж ойлжсэн. Ахын тэнд бол одоо та ёстой нэг янз бүрийн хийж чадаад чээ одоо сэтгэлээ бариа одоо яг тэ амьдрал баян шийдэ гэдэг ингээд итгэх харгалаад одоо яваас би тэр нь тусаа чадаагүй. Ахын яг юу ч хэлэх ёстой байснаа өнөөдөр та нарт хэлхийг хүсэж байна. Яг нь та нар ализэний одоо энэ том сургуулийн төгсөөд амьдрал бэлтгэж байгаа хүмүүс учраас эхчээ та хүүхдийг багаас өөрөө хариуцах боломж өгөөгүй байна. Огон би тийм ч хэлэх ёстой байсан. Та тэр хүүхэд муу ахтан өмнөөс нь очиж багштай гүйж ярьж өнгийн застдаг бас. Та тэр хүүхдэд зодуулчаад ирэхэд өмнөөс нь очиж нөгөө хүүхдийг алдаж угаадаг бас. Та тэр хүүхдийн өмнөөр орж хариуцлага хүлээх чадварыг буслуулж алга болгосон байна. Яаж амьдралын янз бүрийн нөлөөлөлд хариулт өгөх вэ гэдэг чадвар суугаагүй учраас гадаадад очсон хар тамхи гэдэг нөлөөлөл орж ирсэн тэр хүүхэд хариулт өгөх чадваргүй учраас нөлөөлөгдсөн. Тавчандаа би ийм ярмаар байсан ярьж чадаагүй. Ахын энэ чухал гэдэг байгаа юмныхаа санааг та нарт ойлгуулсан гэж би итгэж шүү. Сая алга ашиглаж одоо улам гурмаар тахсан шүү. Сая нэг жишээ толгойд таанах хэрэгтэй байж магадгүй гэж жишээ орчлаа шүү. Цандаг гэсэн. Нэг ихтэй ч юм уу яаж байгаа нэг хүүхэд нэг ихтэй нэг хүүхэд дурсан байх та би жам таартай айлуу идэхий ч гэдэг юм. Нөгөөд нь уучлаарай би жам таартай биш өөр хүүхдээ үлдэх нэ гэдэг нөлөөлөл орж ирсэн байна. Тэр нөлөөлөд ямар хариулт өгсөн гэж тоггүй би байшаа асуух нэ гэдэг. За энэ инээд биш яг нь. Тэг болсон. Сондороо тийм аюултай болсон. Уучлаарай би өөр хүүхдээ үлдэх нэ гэдэг нөлөөллөөс орж ирэх ихтэй. Тэр хүүхэд тэр нөлөөлөл өгч болно. Тэр бол ихтэй. Тэгвэл би гэдэг хариулт өгөх чадвар маш олон хүүхдүүдэд байх ёстой гэдгийг хэлээд байгаа шүү. Энэ их чухал. Ингээд бидний хамаатан садгийн хүмүүс архинд орсон байдаг. Тогтоочголдоо гэдэг нөлөөлөл орж ирвэл уучлаарай би тогтоохгүй. Тогтоочголдоо гэдэг нөлөөлөл орж. За ганцуудаа шүү. Бид хариулт өгөх чадваргүй хүн замаардж байгаа шүү. Би энийг одоо том хүний ярьсан битээ болоо. Энэ бол амьдрал. Тэгээд нөгөө архин дотор байдаг итгэл юм ч гэдэг гэж ихнийхийг дарж бусдын би аль гэж. Тэгээд янз бүрийн хэлбэрлүүд энийг оруулж ярьж болно дээ. Та нар ирээдүйд хүчрэхэд эрдэм номтой байяа гэж.
алсын том зорилгын төлөө явж байгаа тохиолдолд хажуугаас орж ирж байгаа жижиг сажиг нөлөөлөлт дандаа хариулт өгөх чадвартай байх юм бол холын зорилготой очно гэсэн үг. Өнөөдөр энэ сургууль гэдэг энэ том алсын зорилгын төлөө явж байхад хажуунаас нь маш олон ашигтай байна уу, янз бүрийн нөлөөлөлд орж ирэхэд үгүй гэж хэлж сурсан учраас өнөөдөр бид өнөөдөр яриа хийж байгаа шүү дээ. Цаад санаандаа бол за яг тэр хэний үгэнд бас байна. Стив Джобс ч гэсэн хэлсэн байлгүй. Тэр өөртөө Архимедес болсон байж таараа. Амжилтын үндэс бол олон удаа заа гэж хэлэхтэй биш. Олон удаа үгүй гэж хэлэх чадварт байдмаар гэж байна. Та нар ирээдүйд хүчрэх том зорилгоо тавьсан бол түүнийхээ төлөө асар холын зорилго тавиад яваад гэсэн санаа. Энэ хоёрдугаар гэх юм уу да түрүүнээс хойш ярих хичээсэн зүйл маань энэ байна. Миний хүүхдүүд монгол хэлний хичээл тэр дундаа бичих чадвар дээр онцгой анхаараарай. Магадгүй ахын 10 жил байхдаа хийсэн хамгийн том алдаа. Би монгол хэлний хичээлийг 2 дугаар зэрэг тавьж математик бүх хүчээр зориулдаг байсан. Тэгээд яг толгоос хэрэгдэг гэдгийг яг би олж ойлгоогүй зүгээр яг олон толгой өгдөг гэж байна. Математик жохоо гэдэг математик шиг монгол хэлийг үнээрээ гэж би хэлэх гэж хэлээд байгаа шүү. Дахин ерөөсөө тэгэл хэдий толгой өгдөд ядарч ясчихсэндээ гавал хамгаалах гэж хэлүүлэхээр дайчин шүү дээ. Сургууль дээр чинь гавал хамгаалах гэж байна. Доктор үзий тоолоолснаас баярлалаа. Мөн чинь яг тийм найзуудаа гэр бүлтэй болж байгаа сайхан санагддаг бас. Математик би ерөөсөө үгүйсгээгүй шүү. Математик хүний нэгдүгээр ангицтай болгодог, хүсэл мөрөөдөлтөй болгодог гэсэн. Яхан дийлэгч тэр одоо тэр нэг номерт орох тэр яхан дийлэгч сэтгэлгээ суулгадаг. Хоёрдугаар математик лог сэтгэлгээтэй болгодог. Гуравдугаар математик одоо тийм шаргуу тийм шаргуу гэж байна. Шаргуу гэсэн юм. Шаргуу тийм хөдөлмөрч зам суулгадаг. Хэцүү шүү дээ математик болдог хүнд ажил. Ахад математикаас илүү математиктай адилхан монгол хэлний хичээлээ өндөр дүргээс биеийн тамирын хичээл ялгаагүй. Монгол хэлний хичээлийг онцгой таа. Ахад гүйж. Ахад сургуулиуд төгсчээд их сургууль төгсчээд монгол хүн ажилд авах гол очсон. Тэгээд диплом авуулаад нэлээд том хүн очиж байгаа гэсэн чинь чи математикээр яг хэд орсон гэж нэг ч хасаагүй шүү. Бүгдөө албан бичиг боловсруулж чадах уу, чи төлөвлөгөө боловсруулж чадах уу, чи төсөл хөтөлбөр боловсруулж чадах уу гэж асуусан. Би санаагаа хэлэх үгнээс нэг жишээ яриад Ford компани эзэн маш олон жил амжилттай бизнесээ саятан болсны дараа тэтгэврт гарсныхаа дараа хүн очоод таны амжилтын үндэс юу вэ гэсэн чинь миний дунд сургуулийн багшийн маань ач гавьяа та нарын энэ багш нарын ач гавьяар ирээдүйд сайн дандаа талархаж баярлж байгаа. Хүн баярлж байвал амжилтын сав чинь дандаа амжилтаар зүтгэж дүүрэн байдаг. Яг л энэ миний амжилт гэхээр багшийн маань буян шүү, авчийн маань буян, эх орны маань буян баярлалаа гэдэг дандаа амжилтаа гэдэг бусдад өгчл байх юм бол амжилтын сав чинь дундуур байдаг. Дандаа амжилт болсон болж байна. Дүүрэн аялалтаа цаан дээр цаа хийх гэж оролцох дандаа асгалтай шүү. Аялалтаа цаагаа дандаа дундалж байна. Дандаа амжилтаа хүний ач буян гэдгийг хэзээ шүтдэг багтаж байна. Дандаа ацсаар ухаа шүү. Тэгээд шинэ Монголд байнга залбирч авах хэрэгтэй. Би Монголд ирээд анхны ажил маань хаан банкнд би ажилд газрын дагаар анх ажилд орж ирсэн. Хажуугаар нь явах болгонд жокгийн ажил жоо би доктороос хэм залбирдаг. Үйлдвэрчин гэдэг нь сайхан байгууллагатай үргэлж би залбирдаг. Ард түмэндээ ахын үргэлж залбирдаг. Ахын үнэхээр хүмүүс хайрладаг. Яг ингэж ингэх юм бол амжилт дандаа баталгааж яддаг ч юм уу да. За тэгээд миний ярьсан гол зүйл бол та нар ер нь бол энэ амжилттай хүчтэй байя гэж байгаа бол
Монгол хэлээр усан сайн сур. Тэгээ форт хэлсэн ганцхан үг үү. Багшийн гоён учрын гэвэл тэр хүн надад өдөр болгон зохион бичлэг өчүүлдэг байсан. Алт шиг санаа миний толгойд байхад цаасан дээр буулгах чадвартай байсан учраас би шалтгаан болсон. Миний санаа дууссаны дараа хүмүүсийн толгойд байгаа алт шиг санааг би цаасан дээр бизнесийн төлөвлөгөө өгч байгаа юм л та. Бичдэг учраас би саятан болсон гэж хэлсэн байдаг. Тэгээд яг би гадаад жишээ авч байгаа юм битгий бодорой. Одоо монгол хэлээ айгүйх дээдлээрээ бичгийн чадвар өндөр байх ёстой шүү. Тэгмээ ямар гоё чадвар гэсэн юм. Хоёр дахь миний гол хэлхийг хүсэж байгаа зүйл бол монгол ухааны улам дээдлээрээ Сумад очоод гайхуулж байгаа хакуха авраг бол Япончуудаас Сумаас сурсандаа биш Монголын хүчирхэг байлдааны урлагийг Японы Сумад нэвтрүүлж оруулсан учраас тэр авраг болж байгаа шүү. Тэгэхээр та нар энэ дэлхийн хэмжээний хүчирхэг Японы соёл боловсролын системийн бас ингэж сураад дэлхийд та нар хүчтэй гарьяа гэдэг Харвард сурсан охин маань Монголын хүчирхэг тэр ололт амжилтуудыг дэлхийд оруулж Монгол болсон. Дахин бурхан ухаантай гэдэг шиг Монгол ухааныг та нар дэлхийн инженерийн ухаантай холбох юм бол Монгол болсон. Монгол ухаан гэдэг дээр би нэг жишээ ярьж өндөрлөө. Хөдөө яасан одоо энэ өнөөдрийн ярианы төгсөлтийг базаар бас энэ жишээгээр ярих гэж байна. Лекц уншаад нэлээд гайвал лекц уншичаад байж байсан. Нутгийн гэртээ цай уусан. Манай сумч гэрэл мэл байхс биш дээ. Тэгээд нэг дааныг халуус автай цай уугаас уужсэн. Амбаа хүүхэн лааруу энэ халуус авыг ойлгоход юу болох вэ гэж асуусан. Аваад одоо төлөвлөмж үгүйж хэлээд чинь яг ичмээр байдаг бас. Миний хойноо буруу хэлээд байна. Хата хэлээч гэсэн. Лааны гэрэл рүү халуус авыг ойртуулах тусам сүүдрэн томож байна. Тийм байна. Амжилт бүтээл рүүгээ одоо би танаас чинь алсын зориг хүмүүсийг хайр тэр бичээрээ сонгочоод төлөвлөгөө явах үед зориг руугаа амжилт руугаа ойлгох тусам атааж өтөө хэл ам хар хэл ам ихтэй шүү бити тоогоорой гэж хэлсэн. Юмнаас бити шатгаарай гэсэн. Дараад нь сүүдрийг яаж алгуулах вэ гэж хэлсэн. Алуус аваа холдуулах гэдэг юм шиг. Хэлэх боддоггүй. Нэсэугаас окей. Халуун сав шилшиг тунгалаг байж лааны гэрлийг биеэр нэвт гэрэлтүүлэх юм бол сүүдрээ алгуулна. Миний бүгийн зүрх сэтгэл ариун тунгалаг байж хүний төлөө Монгол орноо чин сэтгэлээс хайрлах юм бол аандаа муу юм алгуулт юм аа гэж хэлсэндээ би энэ зүгээр нэг жишээ ярьж байгаа Монгол ухаан гэдэг бол ойгүй агуу ухаан шүү. Бид 800 жилийн өмнө өнөөдөр Америк шиг дэлхийд ноёлж байдаг ш. 800 жилийн өмнө энэ бидний цуснд кодлогдсон байдаг. Бидэнд өнөөдөр гадаад дахны мөнгө хэрэгтэй байж болох. Гэхдээ тэдний хүндлэл бүр хэрэгтэй. Ингээд Монгол орноо дэлхийн давцсан дээр манган бадруулж сайхан Монгол орноо улам хүчрэх одоо сайхан орн болохын төлөө зүтгэж байгаа дүүнрийн маань эрдэмтэн багш нарын маань та бүхнийхээ үйлсэд одоо захирал багшийнхаа энэ үйлсэд чин сэтгэлээс амжилт хүсэж байгаа юм өдөөж авна. Баярлалаа. Хөдөлмөрлсөн байна. Миний хүүхдүүд яг энэ нэрчээ алдахгүй улам их хөдөлмөрлөөрэй гэдгийг одоо хичээнгүй одоо загч байна. Тэгээд би яг 3, 4, 5, 6 асуулт байна. Би бүгдэд нь хариуллаа. Тэгээд хахаас дараагийн нэг хөнсөдөж явандаа нэг ажиллаа. Тэрлүүгээ бас жоохон яагаад. За мөрөөдөлтөө гол төлөхөж юу байсан бэ гэж хэлжээ. Яг хүүхэд байхад бол олон хүнд хайрлуулмаар санагдав. Энэ миний хамгийн том мөрөөдөл. Тэгээд олон хүмүүсийг бас хайрлах гэдэг нь бол олон хүмүүсийг хайрлуулах юм байна. Их сонин шүү дээ. Хамгийн анхны мөрөөдөл бол
ах нь 7 дугаар ангид байхад ингээд манай сургууль дээр ирсэн одоо тухайн үед Эрдэм дэлгүүрийн нийгэмлэг гэж байгуулга байсан да. Тэрүүгээр ирсэн Эрдэмтэн ах нэг тийм одоо би төрхийн нэг сандын тийм бор ноолсон ноолон гэж бичягтай. Тэгээд эндрийн хажууд дандаа ингэж зогсдог нэг ах болсон нэх гоё юм. Тэгээд за би энэ хүн шиг болно гэж тэр үед мөрөөдсөн. Би энэ хүн шиг хүмүүст урам зориг, итгэл найдвар өгдөг, хүний төлөө явдаг энэ ах шиг болно гэсэн. Өнөөдөр бүртэл ах нь яг энэ мөрөөдөлтөөр явж байгаа. 100% энэний хөтлөл явж байгаа. Өнөөдөр та нарын өмнө ингэж уулзаад ийм сайхан чин сэтгэлийн яриа ярих гэдэг бол ахын 7 дугаар ангийн мөрөөдөл. Үүнийхээ төлөө ах нь явж байгаа. Миний амьдралын чигээрээ ингээд дахиад 10 байна 20 жил ерөөсөө энүүгээр л олон хүмүүс би хүсэл мөрөөдөл тэмүүлэл эрч хүч өгөх гэдэг нь миний мөрөөдөл. Та нар энэ олон хүмүүсийн өмнө ийм сайхан сэтгэлийн одоо бүр ингээд холбоос холбогдоод энэ яриа ярих гэдэг ямар гоё гэж санагдана. Энэ миний мөрөөдөл. Өнөөдөр ч би мөрөөдөл хатлаа ажиллаж байна. Тэгэхээр энэ мөрөөдөлтөө хүрэхэд гол түлхэц чинь юу байсан бэ гэж үндсэндээ асуулаа. Би та нарт их чухал юм хэлье. Бас яг 9 дугаар ангид. 9 дугаар ангид ер нь ном уншуулдаг байсан жил юм уу хаашаа ер нь хүнд жил байсан. Тэр жил миний аав сайн инженер хүн спорт сайхан гэдэг одоо хүмүүсийг хөндлөдөг би ааваараа бахархан. Тэгээ аав маань англи захиргааны ганц компьютерийн инженер. Тухайн үеийн компьютер гэдэг чинь одоо Унгаас орж ирдэг байсан ингээд терминатор гэдэг юм хоёр ширээ дамнуулж тавьсан юм өрөөний тал шиг байдаг байсан. Тэгээ статистикийн газрын инженерээс ганцхан тэр хэмжээ компьютер. Өөрөлдөл манай анги хамгийн хатаа гэсэн үг. Тэгээд манай ангийн багш ойдол багш маань Гамбатраа чи аваасаа асууж агаад нийт 9 дугаар ангийнхны донд компьютерийн талаар лекц уншиж авах. Тэгэлгүй яг багшаа би чадна. Дангуудаа мөрөөдлөө биелүүлэх боломж олдож шээ. Хүмүүсийн өмнө яриа хийх боломж. Тэгээд бэлдсэндээ аавдаа очиод хэлсэн. Миний аав бөөн байх ингээл шин өдөржин шинжин талаар бичсэн санагч жаа. Шүүн тахны өмнө яриа хачаа. Компьютер бол одоо хөтөлбөрийн урдаар удаан хөгжиж байлаа. Ийм хоёр давхар байшин шиг байлаа. Одоо компьютер ийм хурдан хөгжиж байна. Түүжиний урдаар хөгжиж байна. Энэ одоо өрөөнд багтдаг болж байна. Тэр тэгж яж байгаа шүү дээ. Тэгээд 84 5 оны үед юм да. 86 ч байна. Тэгээд ингээд ичээ хай юусаа ямар ч гоё мэдж өгдөг. Би чинь таны өмнө бэлдээ. За энэ одоо олон хүүхдүүдэд урам зориг өгсөн гоё мөрөөдөлтөй хүрэх анхны оролдлого гэх. Тэгээд би чинь яг ингээд би баруун талаас нь санаж байгаа юм улаан гүшигтэй юм хамбан улаан гүшиг байсан. Тэгээд ингээд цаасан дээр бичсэн нөгөөх нь унших гал ингээд гарах гэсэн ингээд гүшигний хажуугаар ингээд харсан чинь хүүхдүүд ер нь намайг дооглоод инээхэд бэлтцсэн ингээд хүүхдүүд ингэсэн юм шиг санагдаж байгаа юм ерөөсөө галавбал дэлбэрч байгаа тохш шүү дээ. Инээхэд дооглоход бэлтээ гэж санагдаа. Тэгээд багш руугаа багшаа энэ удаа тоошлуулж идэх үү. Зүрх атлаа. Юу яриад захирал огсууд хэлсэн мэ. Гар нөхөр мөнгөд хөөгөө гаргацсан. Ингээд яг голд ингээд хөөцрөө цогс ингээд ийм хөлтөө микрофон байсан. Цаасаа авах гэсэн чинь чичрээ салдгаа. Ингээд чичрээ нөгөө хөвгдөж инээчих гээд болдгоо. Цэнжээр ярих гал. Компьютер нөхөтөг яваа. Нөгөө хөвгдөж зүгээр камерыг хөрөвдөж байна намайг. Тэр хөвгдөж заа мохнэ. Тэгээд сандарсан биш компьютер пуужаа гэсэн. Тэгээд сандраад ингээд багш руугаа харсан чинь манай тэгж миний одоо хамгийн анхны мөрөөдлөг биелүүлэх оролдлогоо би тэгж хэрэгжүүлж байна. Тэгэхэд миний аав бол хэзээ ч битээ олны өмнө юм яриа гэж хэлээгүй шүү хараа. Тэгээд улам их хичээж оролцсон доо. Ахыхаа нэг анхны лекц одоо хүмүүсийн өмнө ярьжсэн ярианууд гэдэг бол ер нь та нар бусдыг яриул та нарыг зүрхийг бас өгүүлчих гэдэг. Одоо бахи ер нь бол их хөдөлмөр мөрөөдлийнхөө төлөө маш их зүдгүүр зовлон амсаж болно. Тэгтэл хүрч таараа. Урт хугацаанд бодоод гэсэн санааг хэлэх гэж
Ахын өнөөдөр Монголын хамгийн хайрлагддаг улс төрч. Та нар одоо судалгаануудыг хараад энэ ямар нэг амаатж байгаа зүйл биш. Үүний төлөө ахын 11 жил зүтгэсэн. Ахын 11 жил өдөр шөнөгүй зүтгэсэн. Мөрөөдөлтөө хүрэх гол түлхэц маань унаад хувцас хурдан гөвөөд босч ирээд өрөлтөө авах гэдэг юм аа гэж ойлгосон шүү дээ. Миний хувьд битээ бууж өгөрөө гэсэн санаа шүү. За, хоёрдугаар асуудал зүрх сэтгэлийн гүн рүү оруулахгүй байх тийм ямар арга байна вэ гэж байна. За, яг үнэ шүү. Нөлөөлөлд ингэж хүчтэй орж ирж байхад хариулт өгөх чадваргүй байна гэдэг бол тэр чадвар сул байх тусам эмзэглэл, шантрал, унаад энэ дээр тасгал хийх хэрэгтэй. Энэ амархан биш. Маш их энэ яг л их том сэдв болно. Ахарч гэсэндээ өнөөдөр ингээд доромжлоо, аимшигтайгаар бүтгэл доромжлоо, сорин гараадгаар ингээд яриад доромжлоод ахарч гэсэн нөлөөлөл бас өртөгддөг, хариулт өгөх чадвараас заримдаа алдна. Зарим шиг ахын ингээд нойр өрөхгүй сэргэлцээр ингээд заримдаа баг зарим за тэр үгийг ахын хэлэх дургүй гэж хэлчихээ. Баг заримдаа готрон ингэж их хүний төлөө шин сэтгэлээсээ явж байгаа ингэж доромжлуулагч гэжтэй ямар амьдрах арга болж чадсан биш үү? Хаач бизнес хийгээд юм уу эсвэл хичээл цагаад амьдрсан гэж тийм бодохгүй ихний зүйлүүдэд байсан. Тэгээд их том мөрөөдөлтэй хүн бол ойр зургийн жижигхэн нөлөөлөл дээр нь тоодгоо тоохгүй дээ. Тийм юм ахын хэлээ бага мөрөөдөлтэй хүн бол тэгээд дандаа шаналал ингээд нөлөөлөлтөөр явдсан шүү. Тэгэхээр зүрх сэтгэл рүү гүн рүү оруулахгүй байх юм бол зүрх сэтгэлийн түлхүүрийг дандаа өөртөө байх. Тэгэхгүй түлхүүр үүрэн тэгээд хин хийний гарах хэмжээд тэгээд докторыг нь орж ирээ сийчж